Ажил хэрэг бидний санснаар бүтэхгүй байгааг яаж тайлбарлах вэ? Эсвэл зарим хүмүүсийн ажил бусдын таамаглалыг няцааж амжилт олдгийг хэрхэн тайлбарлах вэ? Жишээ нь Apple компани яагаад үргэлж шинийг санаачилдаг вэ? Тэд жилээс жилд бүх өрсөлдөгчдөөсөө илүү шинэлэг санаа гаргасаар л байдаг. Гэвч тэд зүгээр л нэг компьютерийн компани. Бусдтай яг л адилхан. Тэдэнд бусдтай л адил боломж, авьяас чадвар, бүтэц, зөвлөхүүд, хэвлэл мэдээлэл байдаг. Тэд бусдаас хэрхэн ялгарч чадсан бэ? Мартин Лютер Кинг яаж арьс өнгөний хөдөлгөөнийг удирдсан бэ? Америкийн хүнд хэцүү байдлыг тэр ганцаараа туулаагүй. Тэр цаг үеийн цорын ганц шилдэг итгэгч байгаагүй. Тэгвэл яагаад тэр гэж? Wright-ийн ах トゥ ус хэрхэн анхны жолоодлох тонгоцыг бүтээж чадав? Тэднээс өндөр чадвартай, санхүүжилт сайтай багууд байж л байсан. Гэвч бусд нь тийм амжилтанд хүрч чадаагүй. Харин Wright-ийн ах トゥ ус тэднээс илүү гисэн. Энд ямар нэгэн нууц байна. 3 жил хагасны өмнө би нэг зүйлийг олж мэдсэн юм. Энэ нээлт надад дэлхийн ертөнц хэрхэн өөрчлөгдөн хөгждгийг мэдэхэд тусалсан. Мөн намайг өөрийгөө өөрчлөх хэмжээнд нөлөө үзүүлсэн юм. Үүний цаана нэг зарчим байсан. Дэлхийн хэмжээнд өөрчлөлт хийсэн байгууллагууд удирдагчид болох Apple, Мартин Лютер Кинг болон Wright-ийн ах トゥ ус бүгд л яг адилхан хэлбэрээр бодож, хийж, харилцдаг байсан. Тэрхүү бодол санаа нь бусдынхаас эсрэг байсан. Би зүгээр л энийг томьёолсон. Энэ нь дэлхий дээрх хамгийн энгийн санаач байж болох юм. Би энийг алтан тойр гэж нэрлэдэг. Энэхүү жижигхэн санаа нь яагаад зарим байгууллага удирдагчид бусдад байдаггүй урам зориг өгдгийг тайлбарлах болно. Зарим нэг үгийг эхлээд тодорхойлъё. Дэлхий дээрх бүхэл хувь хүн байгууллага өөрсдийн юу хийж байгааг 100% мэддэг. Хэрхэн яаж хийхээ мэддэг нэг нь ч бий. Энийг үндсэндээ өөрчлөлт хийх тодорхой үйл явц, өөрийн онцлог шинжч гэж нэрлэж болно. Гэвч яагаад хийж байгаагаа мэддэг хувь хүн байгууллага маш ховор. Ашиг олох гэдэг бол яагаад гэдгийг хариулт биш. Тэр бол үр дүн, үргэлж үр дүн л байдаг. Яагаад гэдгийг зорилгыг асууж байгаа юм. Юуны төлөө, юунд итгэж байгаа юм бэ? Тухайн байгууллагын оршин тогтнож байгаа учир шалтгаан юу вэ? Юуны төлөө өглөөс ирдэг вэ? Яагаад энэ чухал юм бэ? Бодит байдал дээр бидний бодол, үйлдэл, харилцаа зэрэг гаднаасаа дотогч чиглэсэн байдаг. Бид тодорхой зүйлээсээ тодорхой бус зүйл рүү чиглэдэг. Гэвч шилдэг удирдагчид, байгууллагууд тэдгээрийн хэмжээ болон салбараас үл хамааран бүгдийнх нь бодол, үйлдэл, харилцаа нь дотроосоо гадагшиж гэлсэн байдаг. Жишээ авч үзье л дээ. Apple компаниг жишээ болгоё. Учир нь хүн бүр хэрэгэлдэг болохоор ойлгоход амар. Хэрвээ Apple бусад шиг л байсан бол тэдний сурталчилгааны иймэрхүү сонсогдох байсан биз. Бид гайхамшигтай компьютер бүтээсэн. Маш загварлаг, хэрэглэхэд хялбар, хэрэглэгч төвтэй. Энийг худалдаж авах нь үгүй дээ. Энэ бол ихэнхдээ харилцдаг хэлбэр. Ихэнх сурталчилгаа борлуулалт нэг иймэрхүү л байдаг. Биднийхэн харилцаа ингэж л явагддаг. Бид юу хийсэн, яаж хийсэн, юугаараа илүү хүн ялгаатай зүйлсээ дурдсан харилцагч худалдаж авахыг хүлээдэг. Энэ манай шинэ хуулийн фирм. Хамгийн шилдэг хуульчид томоохон харилцагчтай, үргэлж үйлчлүүлэгчтэй ихэнд тавьдаг. Энэ манай шинэ загварын машин. Түвш зохицуулалт маш бага, савхин суудалтай. Манай машиныг худалдаж аваач. Ингэж хэлэхэд төдийлөн сэтгэл төрөхгүй. Харин Apple ингэж сурталчилдаг. Бидний хийж буй бүх зүйл дэлхийг өөрчлөхийн төлөө байдаг. Өөрөөр сэтгэхэд бид итгэдэг. Дэлхийг өөрчлөх хэрэгсэл бол бүтээгдэхүүний гайхалтай завгарчлан хэрэглэхэд хялбар, хэрэглэгчид нийцтэй бүтээх юм. Би зүгээр л гайхалтай компьютер бүтээдэг гэж таарсан. Нэгийг авмаар байна уу? Үнэхээр өөрөө гоц. Авмаар санагдаж байгааз? Сая мэдээллийн дарааллыг л өөрчилсөн. Үүнээс харагдаж байгаа зүйл нь хүн юуг биш. Яагаад гэдгийг харж худалдаа авалт хийдэг. Тиймээс ч энэ жишээ нь энд байгаа бүх хүмүүс хэрэгэлцээгүйгээр Apple компьютер худалдаж авдгийг харуулж байна. Мөн түнчлэн MP3 тоглуулагч, ухаалаг утас, видео камерыгч бас Apple-аас санаа зовох зүйлгүйгээр худалдаа авдаг. Гэвч Apple бол зүгээр л нэг компьютерийн компани. Apple өрсөлдөгчдөөсөө бүтцээрээ ялгах юмгүй. Өрсөлдөгч компаниудад ч бас адилхан чанартай бараа үйлдвэрлэх чадвар бий. Яг үнэндээ оролдож үзсэн ч бий. Хэдэн жилийн өмнө Gateway компани хавтгай зурагт үйлдвэрлэсэн. Тэдэнд ийм зурагт бүтээх технологи чадвар байсан. Тэд хавтгай дэлгэцийг олон жил үйлдвэрсээр ирсэн. Гэвч хэн ч худалдаж аваагүй. Dell компани MP3 тоглуулагч болон PDA-г гаргах болсон. Маш өндөр чанартай бүтээгдэхүүнүүд, загвар нь ч бас төгс сайн байсан. Гэвч бас хэн ч худалдаж аваагүй. Одоо ч мөн адил Dell-ээс MP3 тоглуулагч авах гэж төсөөлөгдөхгүй байгаа үстэй. Харин компьютерийн компани MP3-г яагаад авдаг юм бэ? Бид авсаар л байгаа. Хүн юу гэдэгт биш, яагаад гэдэгт хөтлөгдөг юм. Бүтээгдэхүүний чинь сонирхож байгаа хүнтэй бизнес хийх нь зорилго биш юм. Өөртөө чинь ижил зүйлд итгэдэг нэгэнтэй бизнес хийхийг зорилгоо болго. Одоо хамгийн чухал хэсэг. Миний ярьж байгаа зүйл миний бодол биш. Энэ бүхий л амьд биеийн зарчим дээр тулгуурсан зүйл. Сэтгэл судлалын биш, биологийн шинжилгээ ухаан юм. Хүний тархийг таллан дээрээс нь харвал тархи нь 3 томоохон хэсэгт хуваагдж байгааг харж болно. Энэ нь алтан тойрогтой төстэй харагддаг. Хамгийн шинэ Homo sapiens-ийн тархи нь неокортекс буюу шинэ холдсон юу гэдэгт төвлөрдөг. Тархины энэ хэсэг нь оновчтой, дүгнэлт хийх болон хэл соёл зэргийг хариуцдаг. Хоёр дахь давхар болох тархины утсан систем нь сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд болох итгэл, үнэнч байдал зэргийг хариуцдаг. Мөн хүний зан авир бүхий шийдвэр гаргахад оролцдог чихэл ярианы чадвар байхгүй юм.
Өөрөөр хэлбэл гаднаас дотор чиглэсэн харилцааны үед хүмүүс асар их цогц мэдээлэл болох онцлог шинж, үр ашиг, бодит байдал болон дүрслэлийг ойлгож чаддаг. Энэ зүгээр зан чанарыг удирдахгүй юм. Бид дотроос гадагш харилцах үед зан чанарыг удирдах байдаг тарихтай шууд харилцаанд ордог. Ингэж бидний хэлдэг хийдэг зүйлсийг ойлгох боломжийг хүмүүст олгодог. Зөн цөмгийн шийдвэрүүд эндээс гардаг. Заримдаа та бүх баримтыг хэн нэгэнд танилцуулсан ч тэд нэг бүрчлэн ойлгож байна. Гэхдээ нэг л биш санагдаж байна гэдэг. Яагаад би зөв санагдахгүй нь гэдэг юм бол учир нь тархины энэ хэсэг нь шийдвэр гаргалтыг хяндагч хэл яриаг хяндаггүй юм. Биднийг хамгийн сайн зоригжуулдаг яагаад гэдгийг мэдэхгүй гэтэл биш байна гэдэг. Заримдаа зүрх сэтгэл дотоод сэтгэлээ дагдаг гэж ярьдаг. Эдгээр нь таны биеийн энэ хэсгүүд зан авир удирддаггүй. Энэ бүгд таны лимф тархинд болж байдаг. Энэ тархин шийдвэр гаргалтыг хяндагч хэл яриаг хяндаггүй. Хэрв та яагаад тухайн зүйлийг хийж байгаагаа ойлгохгүй бол хүмүүс яагаад гэдгийг бодож эхлэх ба тэд яагаад заавал таны төлөө саналаа өгөх. Эсвэл таны бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах, бүр илүүтэй танд үнэнч байж таныг дагах ёстой гэж. Бусдад хэрэгтэй бараг зүгээр л зарах нь зорилго биш. Таны итгэл үнэмшилд итгэсэн хүмүүст бүтээгдэхүүнээ зарах нь л зорилго юм. Та ажил хэрэгтэй байгаа биш, хэн нэгнийг ажилд авах биш. Таны итгэсэн зүйлд итгэх нэгнийг ажилд авах нь чухал. Би энийг байнга хэлдэг. Хэрвээ та ажил хийдэг нэгнийг хөлсөлвөл тэд зөвхөн цалингийн төлөө л ажиллана. Гэхдээ тэд таны итгэсэнд итгэвэл тэд бүхий л зүрх сэтгэлээрээ ажиллах болно. Ах トゥ Врайт бол үүний нэг гайхалтай жишээ. Ихэнх хүмүүс Самуэль Перпионт Ланглигийн талаар мэддэггүй. 20 дугаар зууны сүүлээр жолоодлох донгоц хийхэн тухайн үеийн ярианы гол сэдэв байсан юм. Хүн бүхэн л энийг туршиж үзэж байсан. Самуэль Перпионт Ланглид амжилтанд хүрэх түлхүүр нь байсан гэж бид бодсон. Одоо ч гэсэн та хүмүүсээс яагаад танаа бүтээгдэхүүн компани амжилт олоогүй вэ гэж асуудаг. Ингэж асуух үед хүмүүс бүгд л ижил 3 зүйлийг хэлэх болно. Санхүү дутмаг, буруу баг, зах зээлийн муу нөхцөл байдал. Энэ 3 үргэлжил уналтын шалтгаан байсаар ирсэн. Яагаад? Самуэль Перпионт Ланглид дайны удирдах газраас $50,000 нисэх машин бүтээхтэнд зориулсан байдаг. Мөнгө бол асуудал биш байсан. Тэрээр Харвардд суралцаж Смитсонианд ажиллан харилцаа холбоо сайтай байсан ба тэр тухайн үеийн бүхэл том эрдэмтдийг таньдаг байсан. Мөн тэрээр мөнгөөр тэдгээр эрдэмтдийг хөлсөлсөн ба зах зээлийн байдалч гайхалтай байсан. Нью-Йорк Таймс сөн тэрнийг хайва газар дагалдаж хүн бүхэн Ланглиг дэмжиж байсан. Тийм багт бид яагаад Самуэль Перпионт Ланглиг мэддэггүй лээ? Энэс хэдхэн километрийн цаанд Дейтон, Ohio, Орвил болон Уилбур Брайтнаар амжилтанд хүрчихээр юу ч байгаагүй. Тэд мөнгө ч байгаагүй. Тэд ундаг дугууны дэлгүүрийн орлогоо мөрөөдлийн ажилдаа зориулдаг байсан. Брайтийн ах トゥ ус дотор коллежийн боловсролтой нэг ч байгаагүй. Орвил, Уилбур хоёр хүртэл. Нью-Йорк Таймс сөн тэднийг сурвалжилдаггүй байсан. Гол ялгаа нь Орвил, Уилбур нар өөрсдийн итгэл үнэмшил, зорилго, учир шалтгаандаа хөтлөгдсөн. Тэд хэрв нислэг машиныг бүтээж чадвал энэ дэлхийг өөрчилж чадна гэдэгт итгэсэн. Харин Самуэль Перпионт Ланглигийн зорилго өөр байсан. Тэр баян алдартай болохыг хүсэж байсан. Тэр гарах үр дүнгийн хойноос л хөөцөлдөж байсан. Баян болох хүсэлтэй байсан. Гэтэл юу болсон гэж? Хүмүүс ах トゥ Врайт мөрөөдөлд итгэн бүхэл сэтгэл зүрхээрээ тэдэнд тусалсан. Ланглигийн хүмүүс мөнгөний төлөө тэрэндээ цуг байсан. Ах トゥ Врайтийн тухай түүхийг хүмүүст ярихдаа гарах бүртээ 5 иж бүрдэл ид анги авдаг байсан гэсэн. Учир нь орой хоолноос өмнө ийм тооны бүтлгүүд туршилт хийдэг байжээ. Эцэст нь 1903 оны 12 дугаар сарын 17-нд ах トゥ Врайт амжилттай нисгэхэд хинч тэнд байгаагүй гэдэг. Хэд хоногийн дараа л энийг олж мэдсэн юм. Ланглигийн урам зоригоо буруу зүйлээс авч байсны нэг жишээ бол ах トゥ Врайт нислэг хийсэн өдөр Лангли бүхнийг орхисон. Тэрээр ингэж хэлж болох л байсан. Залуусаа энэ үнэхээр гайхалтай болсон байна. Би улам сайжруулах болно. Гэвч тэр дэгээгүй. Лангли анхдагч байгаагүй баян алдартай болоог болохоор бүхнийг орхисон. Хүмүүс юу хийдэгт чинь биш яагаад хийдэг чинь хөдлөгддөг. Чи юунд итгэдэг болохоо ярил. Чиний итгэсэнд итгэх хүмүүсийн сонирхлыг татж чадна. Гэхдээ чиний итгэсэнд итгэх хүмүүсийн анхаарлыг татах нь яагаад чухал гэж. Инновацийн тархалтын хууль гэж байдаг. Та нар хуулийг мэдэхгүй байж болох ч үгнүүдийн утгыг мэднэ. Хүн амын анхны 2.5% бол шин санаачлагчд байдаг. Дараагийн 13.5% нь эхний туршигчд байдаг. Дараагийн 34% нь эхний гол худалдаа авагчид, сүүлийнх нь гол худалдаа авагчид болон 20 худалдаа авагчид юм. Эдгээр хүмүүсийн мэдрэгчтэй утас худалдаа авдаг цорын ганц шалтгаан бол дугаар эргүүлдэг телефон аппарат зархаа билсэн. Бид бүгд энэ хэмжүүр дээр өөр цагт өөрөөр газар байрладаг. Гэхдээ инновацийн тархалтын хуулийн гол санаа нь өргөн хэрэглээний зах зээл дээр амжилт гаргах эсвэл санаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсвэл энэхүү хэлбэлцлийн дээд зэг буюу зах зээлийн 15-18% нэвтрэх хүртэл амжилт олж чадахгүй. Тэгж байж систем дээд зэгтээ хүрэх болно. Шинэ бизнес чинь зах зээлийн хэдэн хувийг эзэлж байна гэж асуухад тэд бахархалтайгаар 10 орчим хувь гэдэг. Та хэрэглэгчдийн 10%-ийг татаж болно л доо. Өөрсдөө олоод мэдчихдэг 10% үргэж байдаг. Тэднийг ингэж л тодорхойлдог. Тэд өөрсдөө мэдчихсэн байдаг. Гол асуудал нь эхлэхээс өмнө худалдаа авалт. Худалдаа авалт хийх нэгнийг хэрхэн олох вэ? Тэгэхээр энэ байна. Энэ жижиг нүхийг та хаах ёстой. Джеффри Муригийн хэлдгээр ангалыг таглах юм. Учир нь таны харж байгаачлан эхний мас худалдаа авагчид хэн нэгэн төрүүлж тухайн зүйлийг туршиж хэрэглэхээс өмнө хизээч худалдаа авалт хийдгүү. Эдгээр шинийг санаачлагчд болон туршигчид анхны худалдаа авалт хийх чухал шийдвэр гаргахад хамгийн тохиромжтой байдаг. Тэд ямар бүтээгдэхүүн гэдэгт биш дэлхийг харах өөрийн итгэл үнэмшилтэй хөтлөгдөн зөн совиндоо тулгуурласан шийдвэр.
Гаргахдаа хамгийн тохиромжтой худалдаа авагчдаг байдаг. Эдгээр хүмүүс iPhone утас зах зээлд гармагч худалдаа авахар 6 цагийн туршид оожрлон зогсдог. Дараа 7 хоног гэхэд лангууд үргээс өмнө худалдаа авалт хийдэг. Эдгээр хүмүүс хавтгад илэгчтэй ТV худалдаанд гаргахад хоцрогчсон технологитой байсан ч $40,000 зарцуулсан туршигчид юм. Дашам дэлхийд ТV-ийн технологи нь үнэхээр гайхалтай болохоор тэд худалдаа авалт хийгээгүй. Тэд зөвхөн өөрсдийн төлөө л энэ бүгдийг хийсэн. Учир нь тэд анхдагч байхыг хүсдэг. Хүмүүс таны юу хийснийг биш яагаад хийснийг мөн итгэсэн зүйлээ хялбархан батлан харуулсныг чинь худалдаа авдаг. Үнэн дээр хүмүүс өөрсдөө итгэсэн юмаа батлах зүйлс л хийнэ. Эдгээр хүмүүс iPhone утсыг анх худалдаанд гарснаас 6 цагийн дотор 6 цаг очрлон байж худалдаа авдаг шалтгаан нь дэлхийн ертөнцийн талаар тэд юунд итгэдэг, хүмүүс тэднийг хэрхэн үнж цэгнэсэ гэж хүсдэг хүсэл нь юм. Тэд анхдагч нь байсан. Хүмүүс юунд биш яагаад л хөтлөгддөг. Та бүхэн санаачлагын дархалтын хуулийн нэгэн алдартай дампуурл болон хосгүй амжилтын талаарх жишээ дүрдээ. Эхлээд цуутай дампуурлын жишээ. Энэ худалдааны жишээ. Өмнө хэлсэлчлэн амжилтын түлхүүр нь мөнгө, зөв хүмүүс болон зөв зах зээлийн нөхцөл байдал юм. Эдгээртэй байснаар та амжилтанд хүрнэ. Тивог гарцгаая. Ойролцоогоор 8-9 жилийн өмнө Тивог гарч ирснээр өнөөг хүртэл тэд цорын ганц хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүн байгаа. Дамжуулын хэрэглэн ямар ч маргаан байхгүй. Тэд үнэхээр сайн санхүүжилттэй байсан. Зах зээлийн нөхцөл нь ч гайхалтай. Юу ихээр би Тивог үйл үгээр хэрэглэж байна. Бүхэл хугацаанд Time Warner DVR Тивод би цагаа дэмий өрсөн. Гэхдээ Тивог бол худалдааны дампуурл юм. Тэд хизээч мөнгө хийгээгүй. Тэд анхны үнэ тогтоох үед хөрөнгө нь ойролцоогоор $30-40 байсан. Дараагаар нь огцон мөнгө $10-оос илүү үнээр зарж чадаагүй. Үнэндээ хос гадсаас бусд нь $6 илүү үнээр зарагдсан гэж бодохгүй. Учир нь таны мэдж байгаачлан Тиво бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах үедээ юу хийснээ л бидэнд сурталчилж байсан. Тэд бид шууд нэвтрүүлгийг төр зогсоодог, сурталчилгааг алгасдаг, шууд нэвтрүүлэг сануулдаг, таны үзсэн нэвтрүүлгүүдийг танаас асуухгүйгээр хадгалж байдаг нэгэн бүтээгдэхүүн байна гэж хэлсэн. Шүүмжлэгч олон. Бид та нарт итгэхгүй байна. Бидэнд хэрэггүй. Энэ бидэнд таалагдахгүй байна. Та нар биднийг айлгаж байна гэж хэлсэн. Харин Тиво ийм байдлаар бүтээгдэхүүнээ сурталчилсан бол хэрвээ та амьдралынхаа бүхэл хэсгийг хяналтандаа байлгахыг хүсдэг бол залуу минь тань зориулсан нэгэн бүтээгдэхүүн бидэнд байна. Энэ шууд нэвтрүүлгийг төр зогсоодог, сурталчилгааг алгасдаг, таны үздэг зүйлсийг санамжиндаа хийдэг гэх мэт. Хүмүүс юунд биш яагаад гэдэгт хөтлөгддөг. Өөрийн итгэдэг зүйл шиг л хийдэг зүйлээ ханд. Одоо та бүхэн санаачлагын дархалтын хуулийн нэгэн амжилттай болсон жишээг ярив. 1963 оны 100 Вашингтоны талбайд 250,000 хүн доктор Кингийн илтгэлийг сонсохоор цугласан юм. Тэдэнд ямар ч урилга илгээгээгүй. Тэр үед илтгэл тавих өдрийг шалгах вебсайт ч гэж байгаагүй. Яаж ингэж чадсан юм бол? Тийм ээ. Доктор Кинг Америкийн цорын ганц гайхалтай илтгэгч байгаагүй. Америкийн иргэний хөдөлгөөнөөс өмнөх хүн хэцүү байдлыг тэр ганцаараа туулаагүй. Үнэн дээр тэрний зарим санаанууд нь тийм ч сайн байгаагүй. Гэхдээ тэрэнд бэлэг байсан. Тэр Америкт юу өөрчлөх хэрэгтэй талаар хүмүүст ярих гээгүй. Тэр юунд итгэдэг талаараа хүмүүст ярихыг хүссэн. Би итгэж байна, би итгэж байна, би итгэж байна л гэж тэр ярьсан. Хүмүүс тэрний итгэсэнд итгэсэн. Тэрний жишээг авч тэрний ярьсныг өөрсдийн болон хүмүүст дамжуулан ярьсан. Цугласан олонний зарим нь илүү олон хүмүүст тэрний үгийг хүрэхийн тулд зохион байгуулалтанд орсон. Ачаалалтай тэрний яриг сонсохоор нэг дор 250,000 хүн зөв цагт зөв газар цугласан юм. Тэдгээр хүмүүсийн хэдэн хувь нь тэрний төлөө цугласан бай. Тэг хувь. Тэдгээр хүмүүс өөрсдийнхөө төлөө цугласан. Америкийн талаарх тэдний итгэл нь 8 дугаар сарын дунд үеийн Вашингтоны эд халуун наранд зогсохоор автобусаар 8 цагийн турш явахд хөтлсөн. Энэ нь тэд юунд итгэдэг тухай байснаас харын эсрэг цагааны тухай байгаагүй. Үзэгчдийн 25% цагаан ирсэн байсан. Доктор Кинг дэлхийд дээр 2 төрлийн хууль байдаг гэдэгт итгэдэг байсан. Нэг нь өдөрт байгууллагын гаргадаг хууль, нөгөө нь хүндрэлтний гаргасан хууль. Харамсалтай нь хүндрэлтний бий болгосон хууль нь өдөрт байгууллагын гаргасан хуультай өдийг болтол зөрчилдөж нэг дэлхий дээр амьдарсаар байх болно. Тэр үед иргэний эрхийн хөдөлгөөн өрнөсөн нь тэрний үжил зарчмыг амьдралд хэрэгжүүлэхэд төгс хэрэгсэл болсон. Бид тэрний төлөө биш өөрсдийн төлөө тэрнийг дагсан юм. Хариуд нь тэрээр надад нэг мөрөөдөл би итгэлээ тавьсан. Надад нэг төлөвлөгөө би гээгүй. Харин одоо улс төрчдийн цогц 12 оноотой төлөвлөгөөг сонсцгоё. Тэд хинт ч урам зориг хайрладаг. Учир нь удирдагчд ба араасаа дагуулагчд гэж байдаг. Удирдагчид төр засаг эсвэл эрх мэдэл бүхий албан тушаалтан байдаг бол араасаа дагуулагчд нь бидэнд урам зориг хүч чадлыг өгч байдаг. Хувь хүн эсвэл байгууллага аль нь ч байсан бид нар дагах ёстой болохоор биш. Тэд биднийг дагуулдаг болохоор тэр. Гэхдээ бид өөрсдөө дагахыг хүсдэг. Бид тэдний төлөө биш өөрсдийнхөө төлөө тэднийг дагдаг. Эдгээр хүмүүс бол яагаад гэдгээр хэлдэг. Иргэн тойрны хүмүүстэй урам зориг өгч байдаг нэгэн. Эсвэл тэднээс урам зориг авдаг нэгнээр тойр хүрээлүүлдэг. Маш их баярлалаа.